Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Ямар сони. Сэмэцхано гэр бүлийн радиогийн том өрөөнд давтаа морил яг одоо 20 дугаар студиэс хөтлөгч очроо заяа эрканаар та бүхний өмнө бэлэн болсон байна. За манай том өрөөн дээр ямар ч сэдвээр сайхан чөлөөтэй сайхан ярилцаад тэгээ манай буудан дээр тухлан суугаа таалан болгоогоорой. Бидэнтэй шууд чөлөөтэй ярилцах утсуул 9986 1045. Тийм ээ. Ачаасан цикрийн татхан гоё юм уу чамд? Ямар цэнхэр юу лээ? Тэр хөшгөө цэнхэр болох гэдэг. Яа, надтай хослох гэдэг байхгүй бол. Үгүй. Миний нөгөө нэг өнгөчин хүт өнгө байхгүй юу? Тэр хоёрын хойдлын хөшгөч уул нь адилхан өнгөтэй байхгүй. Гэтэ яг энэ дээр бол өөр харагдаад байгаа байхгүй. Одоо болохоор нөгөө нэг энэ камертай байгаа юм байна манайхаа. Би нөгөө камера дүрэнд барьж яг өөрийнхөө камерыг авчирсангүй. Яг нөгөө зайг одоо камер цавцаага байгаад байна шүү дээ. Тийм бод. Арай цагаан уу? Эркагийн камерыг би өөртөө авчих. Би заяа үедэр бараг адилхан өнгөтэй болсон шүү нэрээ. Камер дээр тэмдэг тавья. Энэ эркагийн хар камер зүгээр камер энэ. Би бүр хамгийн бороо. Гэтэ би бол бүр арай хитрхи цайрчлаа. Чи бараг цоорлоо. Цорт. Зүгээр л шүү дээ. 3W45-ийн вебсайтаар бөмбөрсөн өнцөг болон бүрээс та том өрөөндө тавтай морилоорой. За дээрэс нь үзхийг хүсэх юм бол том өрөөнд үзэж байгаад орж ирэх хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэрэлээр бичээд Facebook дээр хайгаарай. Биднийг дагаад бидний бэлтгэн үргэж байгаа мэдээлэл контент үйлдэл үргэлж хамтдаа байгаарай. Радиогийн шууд утас 9986 1045. Мэдээж 104.5 84.5 гэсэн дэлгэнүүдийг та яг одоо тааруулж чадсан байгаах. А бас тааруулаагүй хинэгэндээ тааруулаарай гэд хэлээрэй. 104.5 84.5 Япон машин дээр ч явна. За ёх гэслээ чийсэн. Үгүй. За Япон машин дээр ч явна. За тэгээ дээрэс нь бусад бүх төрлийн машинууд дээр бүх дэлгэнүүд дээр нь манах барих боломжтой байгаа шүү. 104.5 84.5 гэсэн дэлгэн дээр тааруулаарай. За яг одоо том өрөөнд бидэнтэй хамт байгаа. Магадгүй машинтаа ч юм уу ажил дээр за юу ч хийж болно те. Яг биднийг сонсож байгаа. Сонсогч зөвхөн танд зориулж энэ өдрийн мэндийг хүргье. Яг одоо манай том өрөө булан минь эхэлж байна. Тэгээ бүх сэдвийг чөлөөтэй ярилцгаулнаа. За өнөөдрийн сэдв бол одоо Монгол хатад тийм нөлөөтэй байсан уу гэдэг сэдвээр. Sorry. Би нөө рекордо сүулт гоцож тавьсан. Яана. За энэ дэрс жиг алуулсан. Тэгээ би сая дахиад эхэлж байгаа байхгүй. За тэрний урдлын дастууд яг болно. Би яг саяны эхлэл бол янз юм байсан. Гэтэ сая энэ яриа бол жоо илүү болчлоо. Тийм энэ сандраа энэ бас аяг хэцүү. Би бүр мисүг бүр амар санаж байна. Гэхдээ мисү үнэхээр хэрэгтэй үе юм байна. Яг дэрэгдэл байхлаар нэг хэрэггүй хүн юм шиг санагдана. Яг байхгүй хүн юм шиг гэж авсан. Одоо ч амар хэрэгтэй хүн байж байна. За өнөөдрийн сэдв болохоор мэрэгжлийн өвчин гэсэн сэдвээр хамтдаа ярилцж байна. Ер нь яг ингээд тухайн мэрэгчлэр нь ажилладаг тэр мэрэгжлийн хүн байгаа шүү. Тэгдэггүй ингээд бүх мэрэгжилд өвчин байгаа. Тэгсэн үү гэж ингээд асуудаг штэ. Энийг яг нөгөө стогой сэдв байна. Нэршил мэрэгжлийг нь сайн мэдэхгүй л байл та. Гэтэ бид бол энгийн иргэд бид мэрэгжлийн өвчин ярьцдаг штэ. Яг ингээд мэрэгчлэлтэйгээ холбоотой ингээд одоо жишээл гуталчин байлаа гэж бодоход яг нэг телевизэн ярилцсан дээр харагдажсэн байхгүй юу? Та ингээд танд ингээ мэрэгжлийн ингээд янз янзын өвчин хөдлөх тохиолдол байдгүй яа одоо явж байгаа хүмүүсийг хараад уул муул нь ингээ халтарсан байх юм бол энэний уулыг ингээ хэдэн сантиметрийн тийм өндгөөгөөр тэгээд ямцчихсан. Энэ гутлынхаа уул нь алхтай сайхан уул биш энэ эсвэл зарим гутал хараад энэ өстө янзын сайхан чөмхтэй гутал өмсчихээ гэж хүртэл хардаг гэд ярьж ирсэн. Тэгээ энэ мэдчлэн ер нь мэрэгжлийн онцлогоос шалтгаалаад амьдрал дээр гарч ирж исэн хөгжилтэй зүйлүүд эсвэл айгу төвөгтэй байдаг зүйлүүд байгаа. Эдгээр зүйлүүдийн талаар хамтдаа халах гэж байна. Мэргэжлийн өвчин ер нь л байдаг баха. Миний баг бодлоор. Бага. Нөгөө яг тэгэхээр ажил дээр ингээд тэр чинь тогтмол хийж байгаа учраас хийж байгаад нэхээр ингээд надад суудсан байгаа шүү дээ тэр чинь ингээд бодох арга юм ч юм уу ядаж. За надад нэг юм байгаамаа тэрийг жоохон яриа явсны дараа яриа. За очроод мэрэгжлийн өвчин хэр гарч иржээ. Мэргэжлийн өвчин гарч ирэлгүй яах вэ? Ямар?
Яаж гарч ирж байна? Хэрхэн идэрж байна? Бусдад ингээд амар их. Одоо өвчин чинь бас илэрдэг шүү. Өвчин чинь бас нөгөө илрээд байдсан шүү дээ. Шинж тэмдгүүд. Шинж тэмдэг нь ямар хэн байх вэ? Ямар хөө яаж илэрж байна? Одоо ингээд чи ингээд мэрэгжлийн комеди чи хийж штэ одоо. Одоо юу гэсэн үг вэ? Би одоо юу гэж хариулна гэсэн үг вэ? Наад асуулт зээгөө сонирн байна гэхгүй. Одоо чи одоо комеди чинь штэ. Үгүй штэ. Би чи яг нөө Комеди чинь бол биш штэ. яг миний мэрэгжил бол одоо юу штэ. Гүг тэр мэрэгжил чинь ямар хамаатай хийдэг юм чинь л ярина штэ. За комеди. Тэ. За комедигийн яг тэр ажлаар мэрэгжил гэж бодох юм бол ингэж байгаа зэ. Мэргэжлийн би яг нэг юм болгоноос нэг юм ингээ хайдаг. Тий, яг үнэн. Чи яаж мэдээд вэ? Чи тэр чи хийдэг байхгүй. Би очроогоос ярьчих. Очроо ингээ юм болгоноос ингээ нэг тийм мушиж болох өнцгүүдийг хайгаад явждаг. Яг тэр гайгүй. Тэг байн өрөөнд орж ийн. Байн өрөөнд орж. Тэгээд нэг санаагаа ингээ ярина. Нөгөө нь бас яг ингээ заримдаа явахгүй. Яаж явахгүй юм бэ? Хөөе. Тэгээ хамгийн гол нь явуулах гэж нилээ үзнэ. Харин чи энийг гас гэдэг. Тэр яг хөөе. Наад чи гайгүй зэ. Хамгийн хэцүү нөө манай нөө комедигийн төөнөр байгаа даа. Нэг юмнаас залхацсан зэ. Тэнгүү тэр хэд ингээ зүгээр ингээ сууж ахта зүгээр л сайхан юм ярмаар байна те. Зүгээр ингээ амьдрал. Би болгоод байнга жок ярэ наачин зэ. Жок ярэ тэнгүү нөгөөдөл та тантай уулзахлаар ингээ байнга жок ярих юм. Тэр хэд ингээ турш үзээд байнга орлого хийг яваад штэ. Харин би битэртээс тэгдэгэ. Тэгэнгүүтээ нөгөөдөл чи бүр залхаас үлдээ. Ахаа юу яач жок ярих үгүй зүгээр ингээ юм яриа зүгээр ингээ сууя. Тэ. Ер нь ингэдэг болцсон байхгүй. Тэнгүүд нь би аргаа өөрчлөө зэ. Яг зүгээр нэг амьдрал ярих гэж байгаа юм шиг болсноо. Маа жок гэж. Ахсан ингээ хатаа ингээ явж байгаа те. Амар сони юм тохиолдсон шүү. Юу яхаа гэж нөгөөд чиг жинкнээсээ санаа тавьж байгаа. Тэгтэн панчлайн хэлээд ёо та жок туршаад байсан юм уу гэх. Гэтэ одоо яг би энэ дээр юу н ажилласан. Мэргэжлийн өвчин. Ялангуяа ярьдаг энэ комеди ярьдаг юм дээр ингээд гадуур ингээл хитрхи ихтэй жок туршаал тэгэл одоо уг нь бол хичээл зүтгэлтэй юм чинь одоо агиух ингээд баялагтай болно. А гэхдээ нөгөө нэг хитрхи марзганаа жокрох гээд байгаад ах юм бол тайзан дээр тэр хэрэгцээ дууссан байх аахгүй. Тэгэхээр энэ энгийн үед бол айгүй тийм сериосны байх хэвээр. Ер нь жоохон даруухан те чимээгүй байж байгаа. Яг тайзан дээр марзганах хэрэгцээг ер нь гарах хэвээр байна гэж харсан. Энэ ямар ч юм дээр ер нь марзганах гэдэг юм чинь яг мэрэгжлийн юм биш чигсээ айгу гай болдог. Жишээ нь одоо манай өкстрө волейболын хүүхдийн тэмцээн боллоо штэ. Тэнгүүд нөө хүүхдүүд амар хоорондоо марзганаадсан аахгүй. Би нэг юм ажигласан. Тэр ингээд тоглолтын дээр техник буюу суур чадвар нь бол үнэхээр сайн байхгүй. Үнэхээр сайн. Монголын бас амар шилдэг багшийн шавнар байхгүй. А тэгсэн чи яг тоглолтын дээр нөө нэг волейболчин бас юм улааш тоглох хэрэгтэй байдаг юм байна штэ. Шатаж одоо бөмбөгний араас бүр унж босч те. Бүр ингэж алдахгүй байх. Тэрэн дээр яахгүй жоох ингээ зүгээр ингээ маазраад. Үгүй маазрахгүй зүгээр энгийн нэг бие барьцгаагаад тэгээд ингээд хожигдчихж байгаа байхгүй гэжтэй. Аха. Тэгэнгүүт би зүгээр яг ийшээ буцахтаа зүгээр хэлчихсэн. Та нар ингээ бусад үед ингээ амар далдагнаал хоорондоо нэг хийгээл ингээл марцганаал яг наатахаа яг тоглолтын дээр гарах хэрэгтэй байхгүй. Тэр волейбол ч нөө бөмбөг ирж хаач буух нь мэддэхгүй учраас тийж чөлөөтэй сэтгэж явах хэрэгтэй те. Жинхэнэ нөө далдаг дээрээ тавих хэрэгтэй байхгүй. Хаашаа жамаагүй хөдлөл те. Яаж харагдах вэ? Тэнгүү санаа зовхгүй те. Та хэдийн тэр яг нэг далдаг байх. Тэр ирчүүчтэй улаарах хэрэгцээ чинь өөрөө бусд үед нь хангагдаад дуусчаад байна. Гэж зүгээр яг хэлж ирсэн. Тэгэхээр яг энэ холбоогүй жиж болох юм. Ямар ч нэг комеди ярьдаг хүнд бол яг мэрэгжлийн өвчин бол яг хүн болгон л нэг ингээд инээлэх гэж жок туршаал яваад байдаг нэг өвчин. Заяад мэрэгжлийн ямар юм илэрж байна? Зигж бол нүдийнх булангаар харсан. Би аришаараа сууцсан байхгүй. Заяа яадаг юм бол гэрдэг орохдоо сайн байцгаана гэрблийн радиогийн заяа орж ирлээ. Миний хөлтөө та наамгийн завтаа барил тийм ээ. За нөхөртөөгөө тэгээ орой олгоо ширээн тухлан суцгаана унтар гэдэг. За нөхөртөөгөө ингээ ороо те. За хоёулаа хамтдаа том өрөөндөө орцгоох. Өнөөдрийн хоёулаа ярих сэдв бол гэсэн яа. За чи шууд залах утсууд шууд залах утсууд миний сэтгэлийг хөглөх хэвээр яа. Үгүй шүү дээ. Нэг тиймэрхүү байхгүй шүү дээ. Яг нөө ингэдэг миний хоолоо энэ чинь нэг микрофоны цаанаас ярих амьдрал дээр ярих хоёр чинь ингэ шал өөр байгаад байгаа шүү дээ. Микрофоноор ярихад чинь ингэ шүүлдүртэй ингэ цаашаа ингэ хүргэн гэдэг чинь бас өөр ихгүй сонсох хүртэл өөрөө дээ. Манай хүүхэд тэгжсэн шүү дээ. Ээжээ таны ажил дээрх дуу хоолой, амьдрал дээрх дуу хоолой хоёр чинь шал өөр гинэ. Юу нэ өөр юм гэсэн чинь та ажил дээр арай гоё гинэ. Амьдрал дээр яачаад байгаа гэсэн. Арай муухай гэсэн. Хөш
Яг эмгтээчүүд гэх тийм хоёр нутагтай юм шиг зэ. Хоёр өөр хоолоо гаргадаг байхгүй. Аха. За шин нэгдэг зэ. Манай ихнэр бол яг ингэдэг зэ. Утсаар ингээл ингээ босод эцэг эхчүүд мэгчүүд нь багш нар залгана штэ. Байна. За. Тэрний үг хичээлэн тэгсэн байгаа шүү. За гэдэг далсныхаа дараа жаадаг өстэй. Яг жигод. Яг тэгдэг байхгүй. Хүүгнүүдийн чи хоёр нүртэй гэдэгт би санал нийлж байна. Манай ихнэрийг найзууд нь ажлын газрынхын дүүнер мөнөр тэгдэг гэдэг байхгүй. За ягчтай бүр илэг аавна гэдэг байхгүй. Тэгээ би гайхаад байхгүй. Миний илгийг юус авдаг байхгүй. Дандаа ладта таарахаар ингээд нэг ууралсан. Миний илгийг юуг нь авд. Тэгээ миний илгийг авчаасаа гэж би бүр бодоод байхгүй. Тэгтээ илэг биш. Тэгвэл яг энэ заяатай адилхан байхгүй. Ээжийн ажил дээр өгдөг хоолоо гэдэг чи өөр байгаа байхгүй. Тэрнээс биш би бол гэртээ бас гэрийнхнийхээ илгийг аваад суун штэ тэнд. Чи заяа ингэжтэй чи нэг өдөр бүр төлөвлөгөөтэй очиод би ер нь яг ажил дээр өгдөг шиг гэртээ байна гэж очихгүй юу? За миний хайртай хүүхдүүд минь сайн байцгаана уу гэх тээ. Тийм байхгүй штэ. Байхгүй. Тэгэнгүүт миний яг мэрэгчлээ холбоотой асуудлууд яадаг вэ гэхээр би нэлээд сайн ингээд сонсгол сайтай. Сонсгол айгуу сайтай. Тэгээ энэ тентхийн нэг шүлстэй ярьчлаа даа гэх тээ. Тийм шүлстэй ярьж байгаа. Одоо жишээлх юм бол сулууг хэрглэж байгаа ч гэх юм уу. Чи ингээд реклам ингээд сонсохоор ингээд жоохон тухгүй байдаг үү заримдаа? Тухгүй байна. Тухгүй байхаас гадна хүний хоолоо мэрэгжлийн онцлогоос шалтгаалаад хүний хоолойг маш амархан цээжилдэг. Гэхдээ наадах чинь ингэдэг гэстэй сэтгүүлчд одоо юм эфирийн юуны мэрэгчлэлтэнгүүд байгаас одоо наа чи яг манерыг отохол яг мэрэгжлийн ганц өнөө байгаа шүү дээ. Манер бол зүгээр мэрэгжлийн. Тэнгүүд одоо ийм хүмүүс зайн шиг ийм хүмүүс нөө хүнтэй юм ярингууд хүний аман дотор хэдийн ийм шүү хэдэн. Тэр нь мэддэг гэдлээ. Үгүй тэрийг ингэдэй мэддэг хүмүүс нь дууны найруулагчид илүү сайн мэддэг байхгүй. Тэрнээс жирийн сэтгүүлчид бол аманд нь хэдэн шүд байгааг тийм сайн гадарлаад байхгүй. Тэр одоо заяа ингэдэг байхгүй. Заяа одоо ингээд ямар ч юм дээр бичсэн чи анзаардаггүй гэж магадгүй. Ингээд кириллээр бичдэг байхгүй. За Монгол чивтэр одоо ингээд нэг англи үсэг ашиглаа бичээд байгаа шүү дээ. Тэнээр бичсэн. Заяаг тэрийг унших болгоно нам ингээд уншдаг л баг. Би тэгж бодоод байгаа байхгүй. Уурлаад биш ингээд зүрх рүү юу миний сайхан монгол хэл энэ төр гэдэг. Үгүй тийм амар. Аялгуу сайхан монгол хэл мэн. Нэг охин бүр мэдсэн шүү дээ. Тэр амар тэрээд ахын чи сайшин. Гэхдээ ер нь бол би жоо халтэрдэг. Кириллээр бол бичдэг. Тэрнээс ш нэг амар латин уншаад тэрээд ахгүй те. Тэгээ миний сонсгол ер нь хэвийн хүнээс арай дээгүр юу хэмдэ арай сайн арай их ажилуулсан тий. Яг гэвэл би ч нөгөө нэг телевизэн сэтгүүлч биш. Сайтын сэтгүүл бичдэг сэтгүүлч биш байхгүй юу? Радиогийн ингэж харцдаг сэтгүүлч биш. Яг нөгөө нэг суурь нь миний суурьчин радиогийн сэтгүүлч гэдэг суурьаар явчихсан. Яг радиодоо ажиллаад 15 жил болсон учраас нөгөө хоолоогоор дамжуулаад бусад хэрэглэгдэж байгаа зүйлүүд дээр арай илүү ач холбогдолд өгж тэрэн дээр нь туршлагатай болцсон л гэсэн үг байхгүй. Одоо заяа инкүү чи ингээд дурын радиогоор явж байгаа дурын рекламыг чи сонсоод за хэн байна гэж шууд таних нэг. За тэгтээ шинэ хоолоо ороод ирвэл за энэ тэд орчим насны тим хүн байна даа гэж баг тань үстэй. Тэгээд дээрэс нь энэ тэр хоолойч одоо шинэ хоолоо баг сонсохдохгүй дээ. Яагад гэвэл нөгөө хоолоо уншдаг хүмүүс чинь маш цөөхөн байдаг байхгүй реклам уншдаг. Саяхан манай ихнэр очроо. Тийм ээ. Нөгөө саяхан манай ихнэр нэг юм үзэж явахгүй реклам үзэж явахгүй нэг өнгө тодорхойлдог нэг тийм хүний юм реклам. Тэгсэн тэр хүн ингээд бүр хоолоо нь зүгээр яг эфирийн хоолоо байдаг байхгүй бүр. Тэгээд тэр яг реклам уншдаг бүр яг тэр радио эсвэл телевизэд байсан хүн байх гэж би бодоод байгаа. Заяа айгуул тэр рекламыг сонсон ч гэж магадгүй. Хүн болгонд өөр ингэсэн өнгө байдаг энэ гэдэг нэг тийм өнгөтэй холбоотой юм ярьсан нэг хүн байлээ. Facebook дээр явж байгаа. Би тэрийг заяараа явуулна заяа. Заяа барыг таних ах. Оо хин бэ штэ энэ гэдэг тий шууд. Яг хоолойг сонсоод нэг өсөндөө тэр зүйлийг нь тэр хүнийг нь таньчдаг нэг мэрэгжил тэр бол миний мэрэгжлийн онцлог байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь нөгөө бичвэр байлаа гэж бодсон штэ. Одоо пост байлаа гэж бодсон штэ. Энэ амар ядаргаатай. Би энэс өөрөө бас тэрэд өгдөө. Пост харангуудаа утга зүүг нь хараад байдیں۔ Нээ лайтнаас. Энэ надад үнэхээр төвхтэй байдаг. Энэ ингээд надад үнэхээр ядаргаатай байдаг заа юу. Тэгээд заримдаа би ингээд бүр комент хэсэг дээр ингээд бичих гэж жагаад болчдөг. Утгын агуулга жоохон зөрчсөн тий. Яг нэг ингэчүүл болчхоор тий. Болчхоор юм дээр ингээд ярианаас утга хардггүй.
Яриа бас яг штэ. Ярианаас бол утаг харна. Тэгээ одоо жишээлбэл болно, болохгүй гэдэг зүйлийг айгуу сайн баримтлаад тэр нь надад бас лайтай санагдав. За мань хоёрыгаа хэлдэ. Мань хоёрын хэр утга төгөлдөр ярьж. Заяа бол чи битэртэй ингээ хөтлөхөд ер нь их тийрдэг заяа. Яг ийм мэрэгжлийн стандарт те дугаа байх хэвээр юм дээр дугаа байхгүй те. Чи бас чи бит хоёр гинэ. Чи бит хоёр бол зүгээр байсан шүү. Макс. Тэгээ одоо иймэрхүү инээд минут бол заяагийн хувьд бол ингээд байж болохгүй хим хэмжээ байхгүй. Яагаад ингээ микрофон дээр энэ хоёр инээгээд байгаа юм болоо гэж заяад ингээ ойлгомжгүй. Хош ер нь хэдүүлээ ийм нэг юм байж л та чи би юм байж. Болгоо микрофоноос холдож ирээ. Ингээ боцож ирээ те. Тэгэхээр миний бас сонсгол бас хөргөө хөгжсөн байлээ. За. Хөргөө хөгжсөн яаж мэдсэн гэхээр би бас нэг энэ ойр орчмынхаа энэ хоолоонуудыг би бүр хаач өссөн таньдаг болсон байлээ. Бүх бараа 1000 төгрөг гэдэг дотор заяа явж байгаа юм чинь. Үгүй би Бухара 1000 төгрөгийг стаашаагүй. Би юу 100 айлын тэр аваар бол миний хоолыг явдیں۔ Авчур гэрэл мэрэл. Авчур гэрэл дээр заяа явж идэг байхгүй. Тэгэхээр сүүл би нэг тэр Unitel-ийн нэг реклам сонсч ирсэн чинь. Би ер нь 5000-аас дээш уншдаг шүү. Тийм үү. Бүх бараа 5000-аас дээш унших гэж шүү дээ. Дээр нэг Unitel-ийн реклам дээр тэр нэг юм амтд ингээ ярьдаг юм рекламанд нэг танил хоолоо ороод ирдэг байхгүй. Би шууд шеэрлээд жагаараа явуулсан чи жагаа бишээ гэж мэлдэж юм уу? Бацаач харин. Би яг таниад байгаа байхгүй. Бүр яг жагаагийнхаа хоолойг бол би бол бүр нам аваад байгаа байхгүй. Ой, надад нэг мэрэгжлийн өвчин байдаг хоёроо. Миний мэрэгжлийн өвчин нэг иймэрхүү л гэсэн үг. Ер нь тийм ээ. Тэгээ дээрээс нь нэг яг цаг барих гэдэг, цагийн юм цагт нь байх гэдэг энэ бол яг яг шүдний хоосон моосонг мэддэг чи юу гинэ? Дууны найруулагчид их сайн мэддэг. Нэг охин харин намайг тэгсэж та 3 араагүй юм байна. Гүг сонсгол сайтай хүн болол үлээгт нь мэднэ. Хотлавш үнэ. Саксигээ дагааг л мэдэх баг. Тий, юм 3 араа мараа жаа. Баримжаал шүү. 3 араа нэг нь хорхоод байгаа. Нэг нь лом, нэг нь ломдуулсан байна. Нэг засгийнх байна. Одоо чамайг сонсоо шууд 2 импланттай. Хэлч өнгөртөө байна яа. Ингэдэг байхгүй. Надад нэг юм мэрэгжлийн асуудал байт юм аа. Нөгөө би нэг хэсэг бас нилээн хэсэг хугацаанд бас машин зарсан байхгүй. Японоос машин оруулж ирээд зараад. Тэр түүх маань бас фан штэ. Тэгээ би санамсаргүй байжгаад машины ченж болчихоо. Ченж болоод би ч бас хэдэн жил ченж хийцэн. Одоо тэрний өвчин заяа. Машин ингээ удаан унчихдаг болсон. Жоон унахаар л ингээл зачмаар санагдаад болдгоо. Одоо тэрнээс хойш би ингээд ерөөсөө нэг машиныг нэг жилээс илүү ер нь унж үзээгүй. Тэгэл ер нь л зарчаад идэг заяа. Мөнгөдөөдөө биш. Тэр машины үн ингээ унах гад идэх байхгүй миний хувьд. Тийм учраас унахаас өмнө те сезоноор нь зараа ичдэг байхгүй. Зөв. Тэг ингээд зөв биш ээ. Аим хэцүү шүү. Мангар хэцүү. Чи зарсан дээр хэцүү. Тий, чи машиныг бол айгүй тухтаа унах заяа. Чи тэгээд машиныг унахтаа янз бүрийн бодохгүй ч унах байх. Надад бол мань бол мангар их юм бодно. Дараа нь зарагдах болоо юу илээ те. Тэгэл за ер нь энэ загварыг нь манай монголчуудыг сонирхдаг энэ төр гээд мангар их юм бодож унана машин унахтаа. Айгүй хэцүү шүү дээ. Тийм байна. Сайхан ингэнэ. Гадаад орчны чимээг сонсохоор хөгжимчдүүд хэцүү байдаг байх таа гэсэн байна. Харин тийм баха. Одоо нэг юм манай Санти ярьсан байдаг үү? Өөрөө лам байсан те. Лам байсан учраас бүх номнуудыг жээжилсэн. Тэгээ нөгөө юун дээр заримдаа одоо ингээ гандан мандаа оронгууд нэг юм мэддэг ном уншаад байгаа юм шиг те. Мамона ширма одоо тоглох юм. Унана дагаад аялчих гэдэг. Тэгээд байгаа юм санагдав. Яг тэгдэг байхгүй те. Ошин пүрүсний мэрэгжлийн өвчин гэж бас байна те. Пүрүс машины. Яаж? Багт пүрүс онж унжгаад араа том машин унангууд бензинийх нь мэрэгжлийн өвчин юм. Пүрүсэнд чинь нөгөө нэг араа баг бензин хамаагүй баг бензин иддэг байсан. Наа чи мэрэгжлийн өвчин биш хаа. Бас хоёр юу ярьж байгаа? Өөр юм ярьж байгаа. Мэрэгжлийн. Үгүй нөгөө ингэдэг үе. Англи хэл сур. Нөгөө би нөгөө хэл сурж ирсэн шүү дээ. Сурж ирсэн ч гэжтэй нөгөө би хэлийг бас ингээд одоо хүртэл сурж байгаа шүү дээ. Ингээд сурж байхад нөгөө Америкт очиод бас ингээд яг Америкчуудтай 2 жил ингээд ярьчихж байгаа шүү дээ. Тэгчингүүд дуудлаган дээр бас нэг юм асуудлууд үүсч эхэлнэ. Одоо ингээд дуудлагуудыг Америкчууд яаж дууддаг вэ гэдгийг би ингээд сонсч байгаа байхгүй юу? Монголд ирэнгүүт манай монголчууд ингээд дуудлаган дээр ингээд өөрсдийнхөө авч байгаа шүү дээ манайхан чинь. Өмнө нь бол надад асуудал байгаагүй. Зүгээр л байсан ингээд дунд нь ороод адилхан хэлээл явж ирсэн. Тэгсэн чинь одоо ингээд хэлэх гэхээр ингээд амар хэцүү байгаад байгаа байхгүй ингээд. Одоо жишээлбэл хамгийн сонгодог шоколад байхгүй юу? Манай монголчууд шоколад гэж хэлждэг. Тэгсэн чинь уул нь бол эн чинь англиараа бол одоо chocolate гэдэг үг байхгүй юу? Chocolate идэх үү? Chocolate биш ээ.
chocolate. Би солонгосоор хэлж байсан. Солонгосын англи хэлээр те. Chocolate. Ошрээ нааш шоколад байгаа. Ой, манай хүү энэ дээр айгу балардаг байхгүй. Америкээс дөнгөж ирчээд мань нөхөр дэлгүүрт ороод нэг шоколад авах гээд надаас суудаг байхгүй. Би chocolate авчлах уу гэдэг чинь. Тэгэхээр нэрээ тийм. Чи асуу миний хүү өөрөө очиод авчих гэдэггүй. Тэр чинь нөгөө дэлгүүр нь өөртөө үйлчилдэг биш. Ингээд нөгөө нэг худалдаж чинь авч өгдөг дангууны цаан зогсдог. Тэр чинь манай хүү очсноо их чи би chocolate авъя гэсэн чинь нөгөө их чинь гэсэн чинь chocolate гэсэн чинь юу амар хуурлаад гэсэн чинь chocolate гэсэн. Тийм ээ те. Манай хүү бүр яаж монголоор хэлхийг мэдэхгүй байхгүй. Гэтэ бүр чокобе авах юм уу гэж асуусан гэсэн. Тэгсэн. Бүр чокобе авах юм уу гэдэг бүр шал өөр юм харуулад байдаг. Тэгсэн чинь үгүй Чокопиг юу? тэгээд би чихэнд чокопай штэ. Чокопай. Тий. Би одоо дэлгүүрт ороод тэгнэ. Chocolate авъя. Нэг чокопай явъя. Хоёр чокопай. Бүр ямар ч хамаагүй ийм өөр үгийг англиар дуудахад бол гайгүй л дээ. Нэг монголоор бид нар чинь одоо жишээлбэл ийм адилхан дууддаг үгнүүд байгаа байхгүй. Одоо шоколад бол одоо chocolate гэдэг үг шилцээр байгаа шоколад болсон байгаа байхгүй. Тийм ээ. Одоо тэр нэг одоо би байшин барихтаа бас нэг хэдийн юмыг олж мэдсэн. За. Сапууд гэж яриад идэг штэ. Тий, сапууд. Одоо мэдж байгаа тий очроо. Сапууд гэдэг нэг юм тулгуур төмрүүд байдаг гэдэг штэ. Тэгсэн чинь тэр чинь support гэдэг англи үг юм билээ. Support дэмжиж өгнө. Тий. Support гэдэг имийг манайхан сапууд болгоо ийцсэн юм билээ. Beefsteaks шүү дээ. Beefsteaks. За. Beef steak гэдэг англи үг. Beef steak. Steak. Үхрийн мах байхгүй. Beef steak. Beef steak байхгүй. Beef steak. Тэгсэн чинь манайхан ч орчин beefsteak болгоо ийцсэн тий. Тийм ээ. Брэс гэдэг чинь Одоо энэ нэг жинжин тоглоом байдэн штэ. Ардын хүүхд нь үг дамжуулаад уртлын хүүхд нь тэр шиг л гэсэн үг. яг шиг юм бэ. Ер нь тэгээд англи хэлтэй зарим хүмүүс бас энэ яагаад гэдгийг зүгээр англи хэлтэй байж болон зөө. Гэтэ нэг чи бол гайгүй байдаг зөө. Бусад хүмүүс асуудаг зөө. Ажиглагдсан англи хэлтэй гэж байгаа харуулах гэдэг юм аашаа. Зүгээр монголоор ярьж байхдаа би нөгөө юу агаад би нөгөө юу асан ч тэгээд тэгсэн байхгүй гэсэн заяа би наадах чинь нөгөө англи хэлний нөгөө нэг сул өгүүдийг ашиглаад байна тий. Тэгэнгүүтээ бас ингэж л нэг охин ингээл хүн юм ярингол дайм ямар гоё юм бэ дайм гэдэг. Наач одоо сул өгөл сул өгөл юм тий. Дахин дахин хэрэглэдэг байгаа. Энд шүү бас хөөрхөн амтан тэднийг бас ойлгох хэрэгтэй. Нөгөө сурах гэж байгаа хүүхдүүд учраас аль болох бүх үгэндээ англи үг ашиглах гээд оролдоод байхгүй. За манай дараагийн үгээ ботоод байна шүү тий. Хөөрх юм тэгээд байгаа тий. За сонсогчоо өгт авъя. Хавхтаа авъя. Тавтаа мөрөл. За дахиад мэдчихье. За сайн уу? Сайн байна уу? Наяа. За мэрэгжлийн ямар өвчин байна наяад? Мэрэгжлийн гэхээсээ илүү нэг сүүлийн үед одоо нэг юм юу яадаг хүн ер нь ч уучраад ирсээр нэг жоон тийм мэдээ янз юм хайцуулж бодсон ч ихтэй юм шиг болтой юм байна шүү. Тэгээд одоо сүүлийн үед одоо нэг энэ өөрсдөө байгаа байдал мэдээ юм хансаар байгаа юм хүмүүсээ одоо нэг энэ би хайр үлмэнд магчир асуултаа байгаа дээ шүү дээ. Ер нь сүүлийн гомдол ерөнхийдөө нэг даралцаа хараа өвчин хашаад нэг юм яцгаа тэрнээс үүдээд ингээд нэг тийм дэндээс юм харж байгаа шүү дээ. Ингээд гэсэн чинь одоо нэг юм хүмүүсийн альтриг явдлыг за хачиг гэдэг айгу ачаад айгу дэндээ ачаад богдогоо. Тэгээд ч одоо одомжлолт таарч дээр одоо орсонтой шинэ хонооч дээр одоо өнөөдөр ястан томын бүч ямар байх вэ? Яавал ажил буруу юм те? Яагаад буруу агаад байгаа юм гэдэг юм уу тийм үү? Хаацын юм харах. За. Тэгээ нэгсэн дээр одоо ямар санаа одоо октодоо одоо ингэж шүү дээ одоо тийм хальтч багтаа одоо нэг хурдан мөр шинжтэй хүмүүс шиг одоо хүний гэдэг байна. Ийм одоо ямар санаа одоо цаахан зоотоо гэдэг шиг үү? Тэгээ одоо тэр хоёрын хооронд нэг жоо харж байгаа айгуу хонш хоромсонтой юм. Бүгд авсан дээр шүү дээ. Энийг л амтрий шүү дээ айгуу ухаад байна. Йоо бүрөө Бонэрэ гайгүй хоромсоолтой юмнаас хүүхэд гаргаарэ. Чамаалаач тээ. Хүүхэд бадаа юм биш үү? Чи одоо 80-д хүрэгжүүлээ бас алхан дээ.
Өвчтөд би хийж байгаа метр 85 дээш өндөртэй. За байж хөргчүүдийн юу анкетыг сонсоод байгаа. Метр 85-аас дээш өндөртэй. Дээш өндөртэй. За. Тэгш сайхан мөртөө. Дугайж яашка. Тийм. Тэгээд ерөнхийдөө хөдөөний сайн гэж байгаа. Тийм. За. Ясмаас нь хөдөө өссөн. За. Тийм юм байд болно ч. Тариа зүс хүмүүсүүд бол хамаарал байхгүй. Тарианы хөнгө монгол бол ерөөсөө бүр хамаарал байхгүй. Хар бор байсан ч хамаагүй. Одоо нөгөө нөхдөд чинь ингээд одоо ч манайхад ч өөр хин хар борлоо ингээд хоорондоо өнгөрөөд яг нарийндээ энэ Монголын эрдэнэ суур амьсгалтай орчин нөхцөл Монголын уламжлалт амьдралын хэв маягаар амьдарч байгаа хүмүүс тийм цогцолж цагаан шагал цайтай боломж байхгүй юм бол солонгос төдөө дата хэрэгтэй чийд уур амьсгал Баггүй. Тэр бол нэг тийм сайн өдөө бол биш. Тэр чухал биш. Яг нарийндаа гоосгоо тэр наад өнгөс ус. Яг одоо манайх нөгөө өөрснөө хийчихсэн нөгөө багир хар нөхдүүд учраас автан цагт орж яваад амьдрал хэв маяг нь өөрсдөө нэг жоохон өнгөсөр нь зэрхэн болоод ирэнгүүт нөгөө өөрсдөө байхгүй юм гэх хүсэн мөрөөдөд юмс хүнч юм байна. Борцор хүн ч одоо өөрөө шолон болоход тийм хийж өндүүлж яхад ихгүй шолон өстөнүүд нь буурж байгаа яг тийм юм байна. Манайх яг одоодондоо ингэж байгаа маа. Тэгээ ерөнхийдөө нэг тиймэрхүү маягаар юмны тийм ер нь өмнөний төрөлхийн данч тийм юмны сэв жижиг сажиг юмыг олж харах нэг тийм юм нэг хобби ч юм уу нэг татаа барж чи бодоо тийм ээ сэтгцээ өвчин багтай. Одоо наадах чинь миний ярьж байгаа ментийн ойрхон байгаа юм хэм бол одоо тэр манай нэг найкла бол одоо энэ одоо чинь хоош тавиад энэ одоо Найкогийн мэрэгжлийн өвчнөд. За Найко энэ ойш тавиараа одоо. Хүн болгож юу нөр өөртөө хийж байгаа ажил ядангаараа өөрийнхөө дурлаж хийгээд олон жил энэ хийгээд ингээд тэр бүх талаас нь ингээд мэддэг болсон хүмүүс бол амьдралч тэр агуулгууд тэр мэржлийнхаа ингээд нүдээр Юугаар хардаг шүү яг. тайлж бидэг болчих юм биш үү одоо тэр яруу наригчд одоо сэтгүүлчд бол одоо хийд өнмөдийн тэрнүүдээр илүү ачаал бүгд өгч жишээ юм нэ. Тэр эдгүүсээ өөрсдөө арай олж мэдэж чадсан тэр чиглэлийнхаа ямар амьдралыг ерөнхийд нэг тийм харж босдог ингээд дүгнэх юм байна. Нэгсэндээ бас нэг өөрийн гэсэн үзэл бодлын бас нэг хэлбэр юм уу да? Яг үнэ, яг тийм баг. Тийм сууд юм биш үү? Сууд юм биш. Одоо нэг ер нь усууд ярьж байгаа одоо ингээд таагуур ярьж байгаа чинь харахад яг нэг юм өөрөөсөө ингээд өнцгөрөө ингээд яг ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээ баг амьдралын хэмээг очиод байгаа байхгүй тий? Одоо наагийн нэг охтууд нь томорцсон чинь нааяа бас хүргчүүлээ бодоод эхэлсэн тий? Метр 85 бодоод 85 тий? За яг хаа боролжуу байхад зүгээр энэ төр гэ тий? Би чи бодоод юу яаж байгаа нэг хүүхдүүдтэй яг ингээд том хүмүүс ямар ч хамаарал байхгүй ерөөсөө үеийнхэнтэйгээ ярьж байгаа юм шиг айгүй ярина шүү дээ. Хөөе ингээ. За сая бол юу яалаа та хүргэн дээр тодорхойллоо. Тэгвэл одоо бэрээ тодорхойлъё да. Бэр яаж харагдчих юм? Бас л нөгөө нэг яс харамсаа минь хэлдэг шүү дээ. За ямар хуу ах вэ? Ямар хуу харамсавтай ах юм? Ерөнхийдөө бол яг хавтаа тэгээд ер нь бол айл хүүхдээ сайхан мохол юм хаашийн. Ерөнхийдөө чиний хүүхэд дэмэдтэй томхгүйгээ явж байгаа нь хаашийн тийм. Тэгээд чи өөрөө яа, очичнаа бас яг тодорхой хэмжээний яг одоо нэг нэмтэнд оруулах гэдэг тавьж тээ. Хандах чадсан чагдах байдал өр хөрмсөө үтгийг энэ юмных нь хаана штэ. Наяагийн тэрийг нь харна. Наяагийн юу хоромсоом судлаач юу? Үгүй амтоо судлаач. Бага галбар одоо чинь ингээд Монгол одоо гэх юм уу шашны гэх юм уу да ингээд юм судлаад гаргасан одоо нэг цаа эр хүний юм хүний шинж гэдэг юм яагаад гэдэг вэ? Тий. Тэр та нар яг ингээд олж уншичаад яг ингээд амьдрал дээр хандаараа. Тэгээд нэг юм нүднийх нь хатсан ингээд гүйлгэнсэн те нэг юм тухаараа хассан нэг юм гараад байдаг шүү дээ ер нь хүмүүс янз байдаг тэгээд. Ерөнхийдөө тэгээд биеийнх нь хэдэм нэг басаа гээд мөрөө гацчаад нэг юм тэгээд үгээ дөөж ядаад ингээд янз хүмүүс биеийн хэдэнд байгаа байж энэ хүн өөрийнх нь тэр амьдрах хэдвэх сэтгэх чадамж энэ юм ингээд тийм бас ингээд хэлж идэг юм. Яг үнэ. Тэгтээ ер нь тэр үнэ шүү. За баярлалаа наяа. За.
За гинэ. Яаж байгаа юм? Гэхдээ саяны шинжүүч чи бүгд надад үйж төй. Юусэн ярьдгийг сонсохгүй байгаа шүү. Харин. За баярлаа. Nice гоё шүү. Биш сая тэгээд хэлсэн юмнууд нь бүгд биш төй. Нүдэн гялцаад гэсэн яг би гялцаад тухаараа ингэж хараад мөрөө гавчаад гэсэн яг би байж байгаа хөх тээ. Тэгээд метр чи хөдөөний мөдөөний гэж яг тарах гэдэг юм шүү. Гөө тэр чинь нөгөө тэрнгөөр хүн юм хилээд идэг гэжсэн. Цаанаа энэ асар юм нууц амьдралтай хүн. Энэ Nokia-гийн мэрэгжлийн хүчин юу байдаг вэ? Би тэрийг сонсомоор байх юм. Nokia ч одоо ингээл ресторан суухтаа хүмүүсийг бүгдийг онцлон авчид. За тэнэг. Үгүй. Над руу арснаа ухаантай. Яа тэнэг. Nokia чинь нэг өстэй нэг ядаргаа нойргуудал тал дээр илүү их ажиллаж Тэгвэл байгаа шүү. ядаргаа Nokia баг хараад нэр Nokia тэгж чадах болов? Хүнийг хараад энэ хүн жоохон нойр дутуу явж энэ гэж хэлж чадах болов? Нэрэ тий. Баг хэлнэ шүү. Гэхдээ наа чи ингээл төсөөлөн бодно штэ. Одоо ингээл энэ хүн өстэй юугүй явж гин мовж За гин Nokia холбогдож За байна. Nokia холбогдож Nokia бүгдээр хамтдаа сонсъё. За хай. За яадаг гинэ Nokia тэгээ яас ингэнэ. Гэхдээ мэрэгжлийн өвчин ч яг тэгээд яалтчгүй нэг хүмүүсийн харилцаараа орчдөг болохоор яг ингээл зүгээр л энгийн баймаар маазар морч юм уу баймаар багтал. Тэгэл нэг найз мэд голцгоос тэгэл амьдрал руу нурлаа. Намайг онцлоод тэгэл дүгнэх болоо харин Үгүй онцлуулцдаг тий сонио. Тэгээ манай нөхөрөөс намайг зэгнээд тийм найзуудтайгаа ч юм уулсан гэд Би өнгөө онцлгээд. Чи өнөөдөр ажил хийхгүй шүү л гэдэг. Тийм штэ. Тэгээ би нөгөө Эркэг нөгөө нэг намайг орж явахт нэг надаас суужс чиний нэг ярмаар нэг гой сэдв байдгүй гэдээсэн. Тэгээд гоё байхгүй нэгдсэн. Аха. Мэргэжлийн бус миний мэдгүй шинэ имийг ярихгүй дуртай юм байна. Нэг одоо ингээл сэтгэл хөдлөсөн ярианууд тий одоо тийм миний мэдгүй гин тийм үү гэж биширж нэг хүнээс юм шинээр сонсох гэдэг юм уу. Тийм ярианууд гоё л байд ярихыг аягүй хүсдэг юм байна. Nokia түрүү яг чамайг залгаж байхад бид нэг ийм ярьчлаа сая. Чиний тухай. Чи ч одоо ингээд нэг нойргүйдэлтэй холбоотой яг чиний хийдэг ажил шүү дээ. Хүнийг ингээд нойргүйдэлтэй холбоотой хүмүүстэй ингээд ярилцсаар байгаад ер нь л хүнийг гаднаас нь хараад шууд за энэ хүн нойр дутуу явж энэ гэж хэлж чадхаар болцсон уу чи одоо? Чадсан шүү. Угаасаа манай эмчнэрт чинь тийм онцлогооны заавал нөө гаднаас нь харж дүгнэх онцлогооны харж ажиглах арга гэсэн юм байдаг байхгүй. За тэгвэл намайг хэлчих бид гурыг Тэр хэлчих. заавал Шалгаж штэ. Чи мэрэгжлийн өвчнгийн шалгаж байна. Одоо нөгөө нэг ганцхан сэтгцэн эмч биш ер нь бүх эмчнэр чинь докторын эмч ялангуяа дээр үед манай багш нар хэлдэг байсан байхгүй юу. Хүний бааснаас нь хүртэл хараад энэ тийм юмтай байна гэдгийг нь хардаг гэдэг ч юм уу. Нүдний өнгө, арсны өнгө тийм бүгдийг бид нарт заадаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэрэн дээрээ нэмэл одоо нэг тархины үйл ажиллагааг л нэмжиж гинэ л гэсэн үг. Тэгэхээр нойргуултай байгаа үед ийм одоо юу гэдэг бие махбод тэр ийм мэлрэн тэрэн дээр нэгтгэсэн байна гэдгийг мэддэг болохоор тэгээд Төвхтэй байдаг уу? Заримдаа яг энэ мэрэгжлийн өвчин чинь. Жоохон төвхтэй Байх үе байна тий. Гарнаа. Тий, заримдаа чи бодмооргүй байсан ч бодогдоод байдаг тий. Тийм, жоохон тэнэг байсан бол гоё байсан ч юм уу гэж бодсон. Над чигөө. Сериосны дандаа байгаад байдаг болохоор жоохон тэр нь өөрт төвхтэй бас бусдад жоохон төвхтэй болчих гээд юм шиг байна. Хатаа авах гэдэг болохоор тий. Маазарч бас өөрөө сүлдө чадхаа болсон. Тэгээд жоок ойлгохгүй гэдэг юм уу? Зөв. Тэгээ тэрэн дээр нь ингээд амар хурдан итгэж. Үгүй наа чин тэгдэг байхгүй даа гэж ингээд бүх юм ингээд заавал утгатай ингээд тайлбарлах гэдэг ядаргаатай. Гол юуг нь авчих гэдэг амар. Харин тий. Яг тэгсэн чи бүр. Одоо харин яг тийм болчиход. Монгол би тэгчихгүй сайн нэг 93 наадам наад чинь эмэгтэйчүүд хамаагүй гэсэн чинь Nokia тэр доорчсон бүршдэг. Божигнуул чинь. Өөртөө нь үзэх гээд болсон байлээ тэгээд. Тэр яг энэ аяг бол мэрэгжлийн өвчний чинь нэг гайнах таа. Мөө наад чинь бол яг баталгаатай их сурвалжаас бидтэй бас бидэнтэй ижилхэн байхгүй юу? Яг тийм яг баталгаатай их сурвалжаас хоёр талаас нь ч гэдэг юм уу те. Эн чинь бас нөгөө нэг сэтгүүлчдийн авч үздэг нэг юу үндэс суурь учраас яг ижилхэн ялгаагүй зүгээр. Тэгэхээр нөгөө зүгээр хүмүүсийн одоо энгийн ярьж байгаа яриа марив чинь тэгээ яг яагаад гисэн байх уу гэж мэгэл айгүй төвхтэй. Чи яг хаанаас сонссон байх уу гэдэг юм уу? Юу гэдгийг ингээд нэг хүний яриаг зүгээр энгийн худлаач хамаагүй нэг бурах гэдэг юм уу? Тийм яриа мэрэг ойлгох олчихэд миний өөрийн сул тал нэг жоохон шинжлэх ухаанд хандчих гад байдаг тий. Тийм хит нэг тэгээд туйлшгүй. Онолцчихгүй. Яа. Бурах гад бурахгүй. Нөхөр дээр чинь ингээд гайтай юм шиг нөхрлөө чинь ингээд ажиллах тохиол байх уу? Жишээлбэл чи нөхрөө ингээд оншилчих гээд.
Манай нөхөр өөрөө бас Онолцдог бүх гинэ. юмыг ингээд суйртай нь явдаг. Одоо кино үзсэн ч тэрнийхээ түүхүүдийг ярьж өгдөг байхгүй. Наа чинь тийм боттой ном Хоёр хэрэлдүүл яана. Хэрэлдүүл түүхээ яриана. Тийм болохоор бит хоёр ингээд амар зүү заримдаа би жоохон тэнэг байсан бол ямар ээжтэй гэж боддог байхгүй. Хоёул ухаантай болохлоо жоохон хэцүү юм. Тий, айгүй ядаргаатай байнга хэлчих гэдэг тий. Харин тийм байна. Яг харахгүй тийм байна. За баярлалаа Найко. За. Найкогийн Тэрийг мэрэгжлийн сайхан өвчтэй гоё юм өнгөрөөрэй. байна. Мэрэгжлийн өвч нь гоё юм байна гинэ. Гэхдээ Найко дээр айгу тод харагдах юм байна те. Гэхдээ яг одоо нэг мэрэгжлийн өвчин гэд те бодоод үтсэн чинь юу яаж нэг багаар огцсон оруулж ирдэг. Одоо танаа эхнэрт нэг тийм ажиглагддаг оо. Яа. Багшийн нэг юм сонин нэг юм л бол заах гаддаг. Манай ээж багш байхгүй юу? Үгүй манай эхнэр бол тийм мэрэгжлийн өвчин байхгүй. Байхгүй байлаар. Өстой хүүхдүүд бид нарт заах эхнэртэй хэр халдаагүй. амар байлаар тий. Бид хоёр нийлээд эхнэр нөхөр хоёроо муулчаад эргээ харангууд үгүй манай эхнэр бол төгс гэдэг. Гол нь ингэж байгаа. За. Гол нь нэг би эхнэртэй нэг багшийнхаа мэрэгжлийн одоо өвчин гарах нөхцөлийн бүрдүүлдэггүй гэх юм уу? Боломж өгдөггүй гэх юм уу? Одоо жишээлбэл манай ээж заяа. Математикийн багш байхгүй бас адилхан. Вау. Тэгээ би яасан бэ гэхээр хараа хүүхэд байхдаа би тэрний горыг амссан юм баггүй юу? Вау. Хаагураа гэж толгоогоороо. Вау. Ойлгож гэж бодож байна. Үгүй. Ойлгохгүй. Толгой дээрээ шугам балбуулж. Тэ? Ингээд ээжд бол тэр амар ойлгомжтой амархан юм байгаад идэг. Би ойлгодгүй. Тэнгүүд ээж тэнцэн ингээд нэг надад заах гад идэг. Би ингээд хичээлж өдөржингөө хичээлдээ явж авчаад оройн нэрээд ээж дахиад хичээл заалгахаар надад тэр шиг уйдахтай утгагүй юм байхгүй байгаад идэг. Тэгээ би ээж заалгахгүй тулд би тэр чинь гэрээсээ цугтдаг байл шин. Хөө тийм амар байл шин. Харин яг Танаа эхнэр бол хүүхдүүдэд суулгаад математикийн татлага хийж л байгаа даа. Одоо би сая инглээ манай эхнэр тийм байхгүй. Ер нь ингэж би яг сэдвээ чи сая л ойлголоо энэ нэвтрүүлгийн төгсгөлтсээ. Тэгээ ойлгоогүй байсан учраас Чи ойлгосноо тэгээ ингэж хэлэх хэрэггүйгээр гоцоолол таа. зүгээр яах юм бэ эн чи байгаар амьдараа явъя л да тий. Тэгээ би нөгөө миний яг мэрэгжлийн онцлог ингэдэг юм байна. Хүн инээлэх нэг юм ажил хийгээд идэг штэ. Тэгэнгүүт яалчгүй одоо ингээд сургалтанд очиж суух ч юм уу те ямар нэг юм сонсч сонсохтой заавал ингээд нэг юм инээдтэй талаас нь хараад яг нэг юм яг тэгээд идэг юм шүү бодол хүртэл ингээд өөрөө ярихгүй ч гэсэн ингээд яаж энийг илээ талаас нь бодох уу инээдтэй талаас нь Тэгээ энийг чи Эрка хэлсэн шүү. Хэлсэн чи чиний өмнөөс тэрийг хэлчлээ өмнө би чиний өмнөөс хэлсэн шүү. тэгвэл ер нь сэдвээ ойлгоцол байсан юм байна. Гүг чи ойлгоогүй би чиний өмнөөс хэлчихгүй. Очроогийн өмнөөс Эрка хэлсэн байхгүй. Тий. Гэхдээ чи ингэдэг үү? Одоо би тэгвэл очроос. Чи ингээд нэг юм ямар ч хинч одоо ингээд зарим ингээд лекторууд ингээд ямар ч инээлэхгүйгээр лекц уншаад идэг штэ. Тийм лекцэн суугаар чи бол зүгс уйдахрын далаа болдог. Гүг тэр хамаагүй. Хамаагүй юу? Одоо утх нь лекц бол лекцээр л явна штэ. Гол нь нөгөө нэг яг тэр Nokia-гийн хэлдэг шиг шин хараа өөр өнцөг яг гоё агуулгатай юм яруу сонирхдаг болчиход байгаа. Одоо гоё сайхан лекцэнд би нэг сонирхолгүй болчиход байгаа. Инээлгэж минээлгээл те. Чи лекцээ уншилтаа комеди ярих гэдэг юм хаашаа те. Тэгсэн ингээ за нүдэн анаараа уйлаар ээжигээ бодоорой. Бүүэ тэргээ уйлуулаад хавстал. Тиймэрхүү лекц юм хаач ойлгох юм яриад. Гэхдээ яг инээлэх уйлах юу гэдэг дээр сэтгэл хөдлөлийн ингээл тухайн үед нь ингэж байгаа нэг юм лекцүүд надад ерөөсө таалагдхаа болчиход байгаа. Одоо зүгээр юм зүгээр яг агуулга яг мэрэгжлийн те үүднээс яг аргуудын яг зааж өгч байгаа тий. За комментүүд хүргээд том өрөөгөө дуусгая. Манайхан жаахан Братианы English маягийн ярьдгүү гинэ. Магадгүй шүү нэ. Братианы гэдэг чинь ер нь Монгол хүн англиар ярихад шууд мэддэгддэг шүү дээ. Яг ийм Монгол хүн юм байна да гэд. Яг манай хүүхдүүд гэдэг энэ доод үеийнхэн бол өөр. Бид нар бол яг гоё ярьдаг англиар. Эцэст нэг юм асууч зүгээр богинохоо хугацаа учраас энэ коммент байна. Коммент жаа. Тийм юм асуухгүй шүү. Жоохон тэнэгдүү царай гаргах эсвэл ойлгоогүй юм шиг царай гаргах гэдэгч poker face гаргаж чаддаггүй худлаа чи мэдчихэл байна штэ. Эсвэл чи өөр юм хэлээд байна штэ. Харц чи ингээд байдгийн body language-аараа хэлчихэд байдаг юм аа. Одоо гэхдээ жоохон joke ойлгох гэдэг serious байхаа болох гэдэл байгаа юм аа гэж Nokia. Манай гэхдээ Nokia бас хөөрхөн инээлдээд байдсан шүү бас хөөрхөн. Мэргэжлийн өвчин тэгээд хэрэгтэй үү хэрэггүй юм бол ер нь яг эцэст нь дүгнэхэд хэрэгтэй. Хэцүү үедээ хэцүү шүү. Тийм, хэрэгтэй үедээ хэрэгтэй, хэрэггүй үедээ хэрэггүй. Яг хоёр талтай л гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрнээсээ юм сурч олно, эсвэл бусдад төвөгтэй байж олно. Бусдад төвөг авчирч олно, эсвэл өөрт амар байдлыг ч гэсэндээ авчирч олно. Янз янз л гэсэн үг. Тэгээ байнгын ингээ хөвшил олчлоор яхаа аргагүй л амьдралын дадал зуршил болчихж байгаа. Одоо миний мэргэжлийн өвчин бол над гай болж байгаа байхгүй. Тэр машин тэрэгтэй холбоотой би одоо зүгээр машин умаар байгаа байхгүй. Идэлмээр шүү дээ. Очроо шиг машин аваад энэчээс хэдэн төгрөгийн ашиг гарах уу гэж бодлоо. Харин баг тэгээд байгаа юм чинь.
Одоо ингээ очроо зүгээр ингээл шууд яваал машина зөрүүнд нөгөөл машин аваад хүрдэрч байгаа. Өтөө машиныхаа ченж хийгээс тэ энд юу хийж яваа юм бэ? Тийм шүү дээ. Үгүй харин тий. За ингээ хоёлаа Эркаг машины ченж Харин тэнийг ингээд угаасна. гаргаж өгье. Тэгээ өнөөдрийн том өрөөнд ярьсан сэдвийг та ч Тийм гэсэн том Юу өрөөнд бас байшин барьсан юм а би. найдаж байна. Радиогийн Байшин 2 дугаар барьсан чи бас. студид очроо Энд тийм Эркаг байшин заяа. харагдаад. Найруулагч очроо ажиллаа. Байшин бодоод бидэнтэй дурцсан хамтдаа тий. байсан Цом сонсогчдод мохын баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Замаск, Түр баяртай. Сөөрмөрөө гоё дулаалчтэй гэж бодоод байгаа юм чи. Микин ха. Ямар балаа шүү сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.